Бүгдээрээ сайн уу? Шинэ хөмжлөгтэй тавтай морил. За өнөөдөр хэдүүлээ нэлээд жоохон эвгүй асуудлуудын талаар ярилцах болно. За өнөөдрийн энэ бичлэг дээр маань бол бэлгийн хүчирхийлэл, бэлгийн гаж дур хүсэл болон каннибализм буюу хүний мах идэх зэрэг эвгүй асуудлууд дурддагдах учраас энэ төрлийн мэдээлэлд эмзэг мэдрэмтгий ханддаг хүмүүс байвал хэдүүлээ миний дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ хүрээд бичлэгээсээ гараасаа гэж хүсмээр байна. За харин үзэх хүмүүс маань байвал хэдүүлээ олон тав үгээр яах вэ? Шууд бичлэг рүүгээ орцгоё те. За тэгье. За Armie Hammer-ын бүтэн нэрийг Armand Douglas Hammer гэдэг бөгөөд 1986 оны 8 сарын 28-ны өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорниагийн Санта Моникад төрсөн. Тэрээр Michael Hammer гэх хоёр хүүтэй айлын том хүү болон мэндэлсэн хагас еврей хүн гэж явдаг. Түүний 5 дахь үеийн өвөө болох Илэн зөвөө нь өөрөө Оросын цагаач еврей хүн байсан учраас ийхүү хагас еврей хүн гэж явдаг. За аав нь болох Michael Hammer нь бол Knoedler Publishing болон Armand Hammer Production зэрэг хэд хэдэн компаниудыг эзэмшдэг. Ээж нь болох True Ann Mobley нь бол банкны зээлийн мэргэжилтэн байсан. Энэ Hammer-ын гэр бүлийнхэн бол яг л Kennedy-гийн гэр бүлийн нэгэн айдал Old Money буюу хідэн үеэрээ баян айл. За ээж нь ч гэсэн мөн нэлээд чинэлэг айлын охин байсан. За ингээд хосууд олвол хүүхдүүдэд төрүүлчгээд Armie-г 7 настай байх үед нь Cayman арал руу суурьшин амьдрахаар болсон. Тэндээ 5 жилийн хугацаанд амьдарсан бөгөөд энэ хугацаандаа бол Armie өөрийнхөө аавын үүсгэн байгуулсан Grace Christian Academy-д суралцж исэн. Ингээд түүнийг 12-13 настай байх үед нь буюу өсвөр наснд хүрч байх үед нь бол буцаад Лос Анжелес руу нүүжирч суурьшин амьдрахаар болсон. Энэ үед 1990-ад оны энэ үед бол Cayman арал мэдээж хөгжил дэвшилтийн хотоос шал өөр орчин байсан нь тодорхой. Тийм учраас засан зохицоход жоохон хүндрэлтэй байсан. Үеийнхнийх нь яриад байгаа тэр компьютерийн тоглоомгийн чинь юу ч байдгийн, телевизийн нэвтрүүлэг нь ямар ч нэвтрүүлэг юм гэх мэтчлэн үеийнхнаасаа нэлээд хоцрогдсон тийм байсан учраас хил ам авалцахад жоохон хэцүү байсан. Гэхдээ маш хурдан дасан зохицохыг хичээж, маш хурдан найзуудтай болохыг олол хичээж исэн. Мэдээж Armie-гийн гэр бүлийнхний санхүү болол тогтвортой түүнийг хинч юугаарч дутаадгүй байсан тодорхой. Гэхдээ Armie бол найзуудтай болсон цагаасаа эхлэн өөрийн гэсэн жижигхэн бизнесийг эхлүүлж эхэлсэн. За энэ бизнес нь яг юу байсан гэхээр гэрээсээ Penthouse, Playboy зэрэг тийм томчуудын сэтгүүлүүдийг хулгайлаад түүнийгээ 10-аас 20 мл юм жижигхэн саванд янз бүрийн тослооны лоушныг хийгээд хүүхдүүдэд $20-аар худалдаалдаг байсан байгаа. За зарим үед бол бүр тэр сэтгүүлүүдээ түрээсэлж хүртэл ингэж өгдөг байсан гэж байгаа байхгүй юу? Тийм болохоор түүний сургуулийн тэр локероор нь дүүрэн маш их хэмжээний тийм лоушн, маш их хэмжээний тийм тослооны бүтээгдэхүүнүүд байдаг байсан гэдэг. Мэдээж ингээд жоохон үл бүтэх зүйл хийгээд яваад байгаа учраас багш нарт сурагчид матхан тодорхой. Ингээ багш нар бол түүний локерыг нээж үзэхэд бол маш их хэмжээний тийм лоушн, тослооны бүтээгдэхүүнүүд өрөөтэй байдаг байсан гэж байгаа байхгүй юу? Энэ талаар багш нар асуухад бол Armie маш тайвнаар ямар ч сандралгүйгээр би хитрхи эмзэг хураа арьстай учраас надад энэ их хэмжээний тос хэрэгтэй байдгиймаа гэж бол хэлдэг байсан байна. Мэдээж хүн өөдөөс нь тэгэж их тайвнаар сандралгүйгээр ингэж ярьж байгаад бол багш нар ямар нэгэн байдлаар нотлохоо байхгүй учраас ийхүү түүнийг ингэж өнгөрөөдөг байжээ. Үүнийг та бүгд бас санаад авчгаарай. Ингээд тэрээр 11-р ангидаа ордог жилээ аав ээжтэй жүжигчин болмоор байна, сургуулаа орхимоор байна гэдгээ хэлсэн. Энэ үед нь аав ээж хоёр нь маш ихээр дургуутсаж исэн. Манай гэр бүлд мастрын зэрэг, докторийн зэрэг авалгүйгээр сургуулаа орхисон нэг ч хүн байхгүй шүү гэж болол маш хатуу эсэргүүцэж исэн. Уул нь бол Armie багаасаа жүжигчин болмоор байна, би жүжигчин болно гэж ярьдаг байсан ч гэсэн аав ээж хоёр нь тэрнийг нь төдийлөн тоож үзээгүй. За ярьж л эдгийн гих мэтчлэн иймэрхүү байдлаар бол хайдаг байсан. Гэхдээ түүний энэ үг бол худлаа үг байгаагүй. Тэрээр 11-р ангидаа ийхүү сургуулаа хаяж жүжигчин болохоор эрс шийдсэн байна. Хожим нь бол Калифорниагийн их сургуулийн дэргэдэг тийм нэг юм жижигхэн коллеж юм шиг байгаа. Тим коллежид бол коллежийн боловсрол эзэмшсэн гэж исэн. За ямар ч байсан аавынх нь яриад байгаа тийм манай удамд ийм хүн байхгүй шүү гэж байгаа дээр нь би яг энэ удмын амьдралын талаар жоохон дэлгэрэнгүй яриад өгье гэж бодлоо. Яагаад гэхээр энэ Hammer гэх гэр бүлийн удам болвол нэлээд хар бараан түүхтэй гэж яригддаг. Да ялангуяа Armie Hammer-ийн энэ
асуудлууд гарч ирсэн үед бол тэдний гэр бүлийн нэлээд хар бараан түүхүүд бол сөхөгдөн гарч ирсэн байхгүй юу. За тийм учраас тэр талаар нь бол жоохон дэлгэрүүлээд яриад өгье. За түүний 5 дахь үеийн өвөө болох нөгөө нэг Оросын цагаач өвөөгөөс нь эхлээд ярьцгаая. За тэр өвөөг нь бол Жюлиус Хаймер гэдэг бөгөөд Оросын цагаач еврей эмч хүн байсан. За тэрээр бол мөн Америкийн нэгдсэн улсын коммунист намын тэргүүлэгч байсан ч гэж яригддаг. За тэгээд тэрээр 1875 онд Америкийн нэгдсэн улсад цагаачлан ирж эмийн бүтээгдэхүүний компанийг үүсгэн байгуулсан. За мөн Оросын тагнуул байсан гэх яриа байдаг. За энэ Оросын тагнуул байсан гэдэг дээр нь бол бас жоохон эвгүй. Оросоос Америкийн нэгдсэн улс руу цагаачлан ирэх болсон шалтгаан нь Америкийн нэгдсэн улсын технологи болон худалдааны нууцыг олох зорилготой байсан. Тэр мэдээллүүдээ зөвлөлт холбоот улс руу өгдөг байсан гэдэг тийм яриа байдаг юм байна лээ. Түүгээр зогсохгүй хууль бусаар хил давуулсан алмазыг худалдан борлуулж тухайн олсон ашгаараа мөнгө угааж зөвлөлт холбоот улсыг мөн санхүүжүүлдэг байсан гэх бас эвгүй ярианууд байдаг. Гэхдээ энэ ярианууд яг үнэн эсхийг мэдэхгүй ч маш олон баримтат кинонууд дээр бол энэ талаар яригддаг. Үүнээс гадна 33 настай эмэгтэй амьд хүрсэн асуудал гарсан байна. За тэрээр бол эмч хүн байсан учраас өөрөө тухайн үеийн Оросын дипломатчийн эхнэрт эмийн аргаар үр хөндөлт хийсэн. Гэхдээ эмэгтэй бол эмийг ууснаас хойш 6 хоногийн дараа амьсгал хураасан байна. Түүний амьсгал хураасан шалтгаан нь бол уушигны хатгаа гэж явдаг ч гэсэн яг үнэндээ тухайн үеийн прокуроруудаас юу гэж үзэжсэн гэхээр энэ бол зүгээр уушигны хатгаа гэдэг өвчнөөр өөрийнхөө гэмт хэргийг далтлах гэсэн оролдлого байна гэд түүнийг 1-р зэргийн хүн амны хэрэгээр яллан хорьсон. Гэхдээ зарим судлаачид бол үүнийг арай өөрөөр ярьдаг. Нилээн жоохон маргаантай асуудал. Түүний хүн бол тухайн үедээ ангаахаар суралцж исэн. За тийм учраас ангаахын ухааны дадлагчигч оюутан байх үедээ хүн тэр эмэгтэйд үр хөндөх эмийг уулгасан. Ингээд өөд олчихсан. Энэ асуудлыг нь бол аав нь үрээд шоронд орсон. Тэрнээс иш бол яг бүсгүйн амьд хүрсэн хүн бол түүний хүү Armand Hammer байсан юм а гэж ярьдаг хүмүүс байдаг. Бас нилээн эргэлзээтэй энэ яг баталгаатай хэсэг нь бол мэдгүй ямар ч байсан тэрээр бол шоронд орохдоо хүүдээ өөрийнхөө компаниа өвлүүлэн үлдээгээд харин ингэж өвлүүлэн үлдээсэн явдал нь бол Hammer гих энэ том гэр бүлийн хөрөнгийг босгох жинхэнэ суурь нь болж өгсөн байгаа. За ингээд аав нь бол шорондоо ороод 5 жилийн дараа өршөөлөөр суллагдаад түүнээс хойш хэдэн жилийн дараа бол өөрийн эмчлэх эрхээ сэргээлгэж чадсан. Түүний хүү Armand Hammer нь ааваас компаниа өвлөж авсны дараачаас бол Occidental Petroleum гих газрын тосны шингэн үйлдвэрлэдэг компанид хөрөнгө оруулах замаар хожим нь худалдаж авсан. За ингэж л тэрээр Hammer гих гэр бүлийн баялагын үндэс суурийг нь тавьж чадсан. Энэ цаг мөчөөс хойш түүнийг бол газрын тосны магнат бизнес эрхлэгч гэж ярих болсон. Түүний хажуугаар тэрээр бол олохынхоо хэрээр мөн маш ихээр хандивлаж чаддаг нэгэн байсан. Тийм ч учраас олон нийтээс маш их хэмжээний хайр хүндэтгэлийг мэдээж хүлээх нь тодорхой. Гэхдээ энэ өвөө нь мөн л бас нэлээд маргаантай, нэлээд асуудалтай нэгэн байсан. Armand бол 3 удаа гэрэлсэн. Эхний гэрлэлтийнх нь эмэгтэй нь бол Ольга гэх тухайн үеийн Оросын нэлээд алдартай дуучин жүжигчин эмэгтэй байсан. Мөн түүгээр зогсохгүй Оросын маш том офицерын охин байсан эмэгтэй юм байна лээ. За ийм эмэгтэйтэй гэр бүл болж өөрийнх нь цор ганц хүү болох Julian Armand Hammer-ын төрсөн. Гэхдээ Armand Hammer-ын тухайд гэвэл өөрийнхөө эхнэр хүүхэд хоёроос салахын төс болж исэн. Тийм ч болохоор тэрээр Julian-д хүртэл эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэж исэн байгаа. За Armand-ийн тухайд бол Julian-ыг өөрийнхөө хүү биш байгаасаа гэж найдаж исэн боловч эцэг тогтоолгох шинжилгээгээр түүний хүү мөн болох нь тогтоогдсон учраас тэрээр дуртай дургүй хүүгээ хүлээн зөвшөөрсөн. Тийм болоод ч тэр юм уу Armand ч тэр Julian ч тэр хин хинэн бие биендээ маш дургу. Armand хүүдээ маш их хатуу чанга ханддаг байсан нь Julian өөрийг нь үзэн ядах суурь нь болсон. За энэ хүмүүжлэр явсаар агаад Julian хожим нь өөрийнхөө хүү болох Michael-тай ч гэсэн аав нь түүнтэй яаж харьцдаг байсан тэр бас хүүтэйгээ яг тэгж харьцдаг болсон. Тийм болохоор Michael ч гэсэн аавыгаа үздэггүй. Ер нь бол үе үеийн ирчүүд бие биенийгээ үздэггүй. Тийм муухай зүйлийн үндэс суурь нь энхүү энэ үеэс тавигдсан гэсэн үг. За ингээд ямар ч байсан дуртай дургүй хүүгээ бол хүлээн зөвшөөрсөн. Хожим нь бол Armand энэ гэрлэлтийн талаар нэвтрүүлэгт юу гэж ярьдаг гэхээр
Ольга Оросд байсан. Би Америк нэгдсэн улсад цагаачлаад ирчихсэн байсан. За тийм учраас холын зайны харилцаа бүтэлгүйгээр инхүү бит хоёр гэр бүлээ цаашаад хадгалж авч үлдэж чадаагүй маа гэж болол тайлбарлан ярьдаг. Гэхдээ яг үнэндээ холын зайны харилцаанаас болоод гэр бүлээ авч үлдэж чадаагүй юу? Авч үлдэхийг хүсээгүй юу? За ямар ч байсан түүний дараачаас олвол тэрээр Анжела гэх эмэгтэйтэй гэр бүл болсон байгаа. За энэ Анжела гэх эмэгтэйгээ олохлоор хожим нь юу гэж ярьдаг гэхээр архины хит их хамааралтай байсан. Архинд живчгсэн байсан учраас энэ гэрчлэлтийг одоо хадгалж үлдэхэд хэцүү байсан гэж өөрөө ярьж исэн. Гэхдээ Анжела гэх эмэгтэйгийн Armand-аас салах гэсэн тэрхүү шүүхийн нэхэмжлэлээр юу гэж бичсэн байдаг гэхээр сэтгэл зүйн хувьд ч тэр бие мах бодийн хувьд ч тэр маш аимшигтайгаар хүчирхийлдэг сэтгэл зүйн дарамтанд байлгадаг байсан. Учраас түүнээс салах гэж байна гэдэг нэхэмжлэл гаргаж ирсэн байгаа байхгүй юу? За тийм учраас энэ бол яг эхнэрийнх нь архины хамааралтай холбоотой биш, түүний өөрийн хүчирхийлэлтэй холбоотой байж болохоор тийм мэдээллүүд бас зөндөө байдаг юм байна лээ. Үүний дараа тэрээр 3 дахь гэрлэлтээрээ Францис гэх эмэгтэйтэй сууж түүнтэйгээ 31 өлөө 33 жил хамт амьдраад тэгээд ингээд эхнэр нь өөд болсон байдаг. Энийгээ болохоор өөрөө миний амьдралын хамгийн аз жаргалтай 30 эдэн жил гэж ингэж ярьдаг байхгүй юу? Гэхдээ яг үнэндээ энэ Францис гэх эмэгтэйтэй гэрэлсэн шалтгаан нь бол түүний хөрөнгө мөнгөнд байсан. Тэрээр энэ Францис гэх эмэгтэйтэй гэрлээд түүнээс мөнгө аваад авсан мөнгөөрөө тухайн тэр Occidental Petroleum гэх компанида хөрөнгө оруулж явандаа худалдаж авсан байгаа. Тэрээр энэ олон гэрлэлтүүдээс гадна маш их хэмжээний гэр бүлээс гадуур харилцаатай байсан эмэгтэй бүртээ яг л шоронгийн хуйг шиг ханддаг байсан. Тэд нарыг маш их хянаж цагддаг, тэд нарыг хаана юу хийж ийн, хинтээ юу ярьж ийн, бүх зүйлийг нь хяндаг, бүх зүйлийг нь файл болгон хадгалдаг байсан. Гэрийн хувьд ч ийм юм уу гэхээр нийгмийн амьдралын, хувьсгалын амьдралынхаа хувьд ч гэсэн мөн ялгаагүй байсан. За түүнийг олвол зөвлөлт холбоот улсын жинхэнэ тагнуул байсан. Мөнгө угааж, авилга өгч хүмүүсийг өөрийнхөө хүслээр байлгадаг байсан гэж болов ярьдаг. Түүнийг ойр тойрных нь хүмүүс олвол 20 дугаар зууны хамгийн шуналтай хүн байсан гэж болов тодорхойлон ярьсан байдаг. За судлаачдын үзэж байгаагаар болвол яг энэ Armand гэх хүн нь Америк нэгдсэн улсын үе үеийн 7 ерөнхийлөгчийг зөвлөлт холбоот улсын үе үеийн 5 ерөнхий нарийн бичгийн даргатай холбож зуучилж өгсөн гэж үздэг. За түүнээс гадна хүмүүсийн нүдэн дээр тэр нэг л их газрын төсний магнат, бизнес эрхлэгч, амжилттай нэгэн мөн түүгээр зогсохгүй сайхан сэтгэлтэй хандивлагч нэгэн гэж харагддагч яг үнэндээ цаагаараа болол маш их тийм буруу гарын зүйлсүүдийг ихээр хийдэг, авилагч, тагнуулч, түүнээс гадна насаараа нуусан нууцтай хүн гэж болол яригддаг. За энэ насаараа нуусан нууцтай хүн гэдэг дээр нь бол мэдээж нөгөө нэг 1919 онд гарсан тэрхүү үхлийн талаарх яриа болол дурддагдж байгаа. За түүгээр зогсохгүй миний нөгөө өмнө нь яриад байсан Кеннедигийн гэр бүлийнхэн болон за энэ Royal Family Британий хааны гэр бүлийнхэнтэй холбогдоод явчихсан. За тэднэртэй болвол уулздаг, хүрээлтэнд байдаг гэдэг ч юм уу. Иймэрхүү зураг бичлэгүүд болвол интернет дээр зөндөө байдаг юм байна лээ. За одоо түүний дараачийн үе болох Жулианы талаар ярьцгаая. За Жулиан болвол 2 хүүхэдтэй. Нэг нь Army-гийн А болох Майкл, за нөгөөх нь Кейси Хаммер гэх охин. Тэрээр метамфетамин ихээр хэрэглэж эхнэрээ маш хэрцгийгээр хүчрхийлдэг байсан. Хар тамхи архинд донтоод бүр живчгсэн нэгэн байсан байгаа хгүй. Ингэхдээ эхнэрээ ямар ч ухаан мэдрэлгүйгээр маш аимшигтай хэрцгийгээр зоддог байсан. Түүний энэ их яргаллыг төвчлгүйгээр эхнэр нь шүн дунд гэрээсээ оргох тохиолдол ч гэсэн зөндөө гардаг байсан гэж. Тэгвэл зөвхөн эхнэртэй зөвхөн хүүхдүүдийнхаа ээжтэй ийм аимшигтай ханддаг байсан юм уу гэхээр үгүй. Тэрээр маш олон гэр бүлээс гадуур харилцаа үүсгдэг. Тэр дундаа залуу охтуудтай бүр их харилцаанд ордог байсан. Тэр бүрийгээ өөрийнхөө иргэшээлд байлгахыг хүсдэг байсан байгаа. Тэр охид дундаас нэг эмэгтэй болох Кейт Бол гэх эмэгтэй байгаа хгүй. За тэр эмэгтэй бол House of Hammer гэх баримтат кинон дээр өөртөө болсон явдлынхаа талаар ярьсан. Тэрэн дээрээ юу гэж ярьжсэн гэхээр тухайн үед бол Кейт дөнгөж хүүхэдтэй болоод удаагүй хүүхэд нь хэдхэн сартай байсан. Залууханч байсан, гинэнч байсан, түүнд мөнгө хэрэгтэйч байсан. Тийм учраас тэдний гэрт гэрийн үйлчлэгчээр ажилд орсон. Явандаа Жулиантай дотн харилцаанд орж дотносох болсон. Жулиан бол эхэндээ түүнд маш тийм ийдэг дотн боловсон хандж агаад
Явандаа түүнийг найз нөхөдтэй ч уулзуулахаа болж хүмүүсээс бүр мөсөн тусгаарлаж эхэлсэн. Кейт бол тухайн үед юу гэж бодож исэн гэхээр би зүгээр түүнийг хангалттай хайрлах юм бол би өөрчилж чаднаа. Тэр өөрчлөгдөнө гэж болол итгэдэг байсан гэж байгаа байхгүй юу? За ингээд тэд болол нэг өдөр бааранд орсон. Бааранд ормогцоо Жулиан болол Кейтийн нүдэн дээр нь маш олон залуучуудтай сэтгнэж сэтэн хайж эхэлсэн. Энийг нь мэдээж хажуунаас хөндлөнгөөс харахад бол Кейтэд маш их доромжлол юм шиг санагдаж тухайн газраасаа шууд гараад гэрлүүгээ явсан гэж хэлсэн. Төд удалгүй тухайн газраа болвол ижил хүйстний бар байсан гэдгийг нь мөн ойлгосон гэж байгаа. Ингээд гэртээ ирээд хэд хоногийн дараа бол Кейт Жулиантай энэ зүйлээс болоод маш хүчтэй маргалдаж эхэлсэн байгаа. Хариуд нь Жулиан болвол түүн рүү буу шагаажээ. Энэ үед нь Кейт олол чи над руу буу шагаахгүйгээд нөгөө бууг нь барьж агаад дээш нь ингэж болгох үед нь Жулиан шууд буутчихсан гэсэн. Бууны сум нь өөрийнх нь 9 сартай байсан хүүгийнх нь яг хажуугаар ингээд өнгөрсөн. Хэрвээ жоохон хазаасан болол хүүг нь хүртэл алах хэмжээний тийм аюултай нөхцөл байдал үүссэн маа. Ингээд тэр цаг мөчөөс хойш Кейт олол энэ хүний хажууд байж болохгүйгээд хүүхдээ аваад тэр гэрээс бүр мөсөн явсан маа. За тэгвэл Жулиан болол маш их хэмжээгээр үжлэг зохион байгуулдаг. Энэ үдшилгүүд нь бол хар тамхи, арх бүр үнэхээр элбэг байдаг. Хүмүүс юу хүссээ хийж болдог. Тийм ч учраас Майкл хүртэл энэ үдшилэг дээр нь найзуудаагаа дагуулж ирдэг. Тэд нэр хэдийгээр насанд хүрээгүй жоохон хүүхдүүд байсан ч гэсэн тэнд хүссэн хэмжээгээр хар тамхи, арх хэрэглэж болдог байсан учраас энэхүү найзуудаагаа хүртэл авчирч хамтдаа шоуддаг байсан маа. Энэ шоун дээр нь мөн ямар хүмүүс ирдэг байсан гэхээр 16-17-тай тухайн үедээ насанд хүрээгүй байгаа залуухан охтууд гэрийн үйлчлэгч гэж танилцуулагдсан маш олноороо ирдэг байсан. Гэхдээ яг үүндээ гэрийн үйлчлэгч юм уу гэхээр үгүй. Маш тийм ёс буссаар бие биендээ хүрдэг, бие биенийхээ өвөр дээр нь суудаг, үнсдэг, тэвэрдэг, бэлгийн харилцаанд хүртэл ордог байсан. За нэг өглөө Кейси гэрээрээ алхаж явж байхдаа бүгд тасраад унчихсан хүмүүсийн голоор ингээ гэрээрээ алхаж явж байхдаа нэг тийм Polaroid зургийг олсон. За тэр зурган дээр нь бол аавынх нь гэрийн үйлчлэгч гэж танилцуулаад байсан эмэгтэй нь аавынх нь бэлэг эрхтэн тийм зураг байсан байгаа хгүй. За энэ зургийг харсныг нь бол аав нь мэдчихсэн. Тийм болохоор охиноо хүнд хилээд үзээрэй хогч шүү гэж бол сүрдүүлсэн. Мөн нэг үдшилгэний үеэр бол аав нь хар тамхи арх хэрэглэчгээд байшингийнхаа хан руугаа ингээ буудаж исэн байгаа хгүй. За ингээ буудаж явахдаа надад нэг гой санаа төрлөө гингүүтээ охиндоо утасны жагсаалтын тийм ном байдаг штэ. За тэр жагсаалтын номыг бол нүүрнийхээ хажууд барихыг тушаасан. За ингээд Кейси нүүрнийхээ хажууд байхад шууд тийшээ нь буутсан гэж байгаа. Мөн үжлэг дээр нь ирсэн өөр нэг эмэгтэй хутга бариад яг сүнс шиг байдлаар хувцлаад түүний хойноос байшингаар илдэж хөөжилсэн тохиолдол хүртэл гарч исэн. Үүнээс гадна аав ах хоёр нь хин нь Кейсиг зодож хүчирхийлдэг байсан. Ингэхдээ хамгийн эвгүй нь бол аав нь охиндоо бэлгийн хүчирхийлэл үйлдэжсэн гэж хэлсэн. Тэрээр бол яг өөрийнхөө амаар тэр House of Hammer гэх баримтат кинон дээр бол тиймээ намайг хүчирхийлж ийсэн гэж бол хэлж ийсэн. За тэгэхээр нилээн аимшигтай зүйлсүүдийг бол гэрчилж харж өссөн ба. За түүнээс гадна Кейси юу гэж ярьдаг гэхээр аав нь бол мөрөөдө тоглоомны тийм асуудлаар өөр ширний асуудлаас болоод нэг $400 л асуудал байсан гэсэн. $400 тийм асуудлаас болоод нэг хүнийг буудаж амь насыг нь хороож исэн. Харин өвөө нь болох Армонд бол хүүдээ туслаад $50,000 өмгөөлөгчд өгөөд эцэст нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож хаалгаж исэн тохиолдол хүртэл гарч исэн гэдэг. Тэгэхээр мөнгө байвал бүх зүйлийг аргалж болдог гэдгийг бол өвөөнч тэр аавч тэр багаас нь харуулж өсөж исэн баам. За ингээд аавынх нь энэ их хүчирхийллийг тэсхийг хүсээг учраас ээж нь бол охиноо аваад эцэст нь ааваас нь бол салахаар шийдсэн. Ингээд шүүхээр орохт нь бол Армонд шүүгч болон өмгөөлөгч хүмүүсийг нилээн их хахуулдаж хүүхдийн тэтгэмж гэж ердөө $200 сар болгон өгөхөөр тийм шийдвэр гаргасан гэж байгаа байхгүй юу. За хариуд нь энэ дунд яг юу болсныг нь бол би нарийн сайн олж чадаагүй. Гэхдээ ээжийнх нь бол хамгийн харамсдаг зүйл нь өөрийнхөө хүү Майклыг аавтайгаа хамт амьдрах боломжийг нь олгосондоо түүнийг нь зөвшөөрсөндөө бол насан туршдаа харамсдаг гэж Кейси ярьж исэн. Магадгүй Кейсиг
Ээжийг нь авч яваад хүүг нь өөрсөндөө үлдээхийг хүссэн байж магадгүй юм. Яагаад тэгэхээр Hammer-ын гэр бүлийнхэн болвол хүү төвтэй гэр бүл. Эцгийн эрхт ёс уламжлагдан ингэж явдаг. Хүү бол өөрийнх нь нэрний үргэлжлэл, өөрийнх нь овгийн үргэлжлэл гэдэг утгаараа хүүгээ илүү дээр авч үздэг байсан. Хэдийгээр Кейси бол тухайн Армонд гэх хүний цор ганц охин нь байсан ч гэсэн түүнийг нэг их тэгэж чухалчлан ач холбогдол өгч анхаардаггүй байсан. За ингээд $200 гэдэг болвол тухайн үеийн тэр их баян айлд бол инээдмийн ичмээр дүн байсан. Тийм учраас ээж нь болвол охиноо 2 жил гарны хугацаанд аавтайгаа өвөөтөөгөө уулзахыг нь болвол зөвшөөрдөггүй байсан. Эцэст нь түүнийг уулзмаар байвал уулзтаа гэж болвол зөвшөөрлийг нь өгсөн. За ингээд Кейси буцаад аав дээрээ очоод аавтайгаа уулзаад ер нь ингээд аав өвөөтэйгөө тотно болоод ирнэ штэ. За энэ үед бол дахиад л асуудлууд үүсч эхэлсэн ба. Нэг үдшилэг дээр Кейси, Жулиан, Майкл 3 хин нь байж исэн. За ингэж байж ах үедээ Майкл бол өөрийн найз охиноо дагуулад ирчихсэн байсан. Энэ үед нь Жулиан хүүдээ юу гэж хэлсэн гэхээр би чамд $100 өгье. Наад хүүхнээ надад өгч гэж хэлсэн байгаа байхгүй юу. За тэгээд Майкл тэр хоёрын дунд маргаан үүсэж хоорондоо зодтолтож эхэлсэн. Цагдаа нар ч ирээд тэр хоёрыг салгасан ч хэнийг нь ч баривчлаагүй. Зүгээр л одоо болоод зам замаа хөөцгөө гэсэн маа. Гэтэл яг зам замаа хөө гэд ингээд явцгаах болоод тэгсэн чинь нөгөө найз охин нь аавтай нь явцсан байвал яах вэ? Түүнээс хойш тэр найз охин нь аавтай 8 сар хамт амьдарсан байвал яах вэ? Галзуу. Зүгээр үнэхээр галзуу заяа. За ийм асуудал болсон гэж аа. Өвөө нь олвол гэрийнхаа бүх утсыг давхар чагнадаг байсан. Хин хинтээ юу ярьж гин, хин хинтээ харилцаатай байна гэдгийг нь бүгдийг нь мэдээллүүдийг нь цуглуулад, файл болгож хадгалаад 24/7 хяндаг байсан. За тийм ч учраас ээж нь олвол хадам аавда тамхи татдаг гэдгийг мэддэхгүй тулд хувцсныхаа өнгөнд тохируулан өнгийн тамхи татдаг байсан. Ингээд хувцсныхаа уурд барихад олвол тэр хүн нөгөө тамхи татчаа гэдг нь мэддэхгүй тулд ингэж барьж татдаг байсан гэж байгаа байхгүй юу. Тэр хэмжээгээр нь амар хяндаг байсан. Кейси 2015 онд өөрийнхөө Surviving My Birthright гэх номоо гаргасан. За энэ номон дээрээ бол гэр бүл нь гаднаасаа төгс мэт харагдаж байгаа боловч дотроо үнэхээр ялцарсан хүмүүс байсан маа гэдгээ бол ил олгосон байгаа. Ер нь яг тэр удмынхаа хамгийн болохгүй бүтэхгүй болгоныг нь бүгдийг нь илчлэн ярьдаг, бүгдийг нь олон нийтэд ил олгодог хүн болол Кейси. За тийм ч учраас явандаа хүмүүс олвол Кейсигийн талд орж түүний ямар амар аимшигтай зүйлс туулж өнгөрүүлсэн гэдгийг нь олж мэдээд түүнийг дэмжих үед бол тэр бүр илүү зоригтойгоор өөрийнхөө амьдралын тэр хар бараа мөчүүдийг бол ярих болсон. За ингээд Армонд нас барлаа. За Армонд нас барах тэр үед бол түүний нийт хөрөнгө нь 180 сая орчим тийм цэвэр хөрөнгө байна гэдэг тооцоолол байсан. Гэхдээ бэлэм шууд $40 сая байсан юм байна лээ. За ингэхт нь түүний гэрээслэлээр бол маш бага дүнгээр хүмүүст гэрээслэлээр мөнгө очсон. Тухайлх юм бол Кейсид $250,000 л очсон. Аавд нь $500,000 л очсон байгаа. За бусад бүх хөрөнгийг нь бол Майкл буюу ач хүн бүгдийг нь өөртөө авсан. Тухайн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг Майкл болон түүний эхнэр Армигийн ээж болох True and Mobley биш үү те. Энэ хоёр захиран зарцуулах эрхтэй гээд шууд гэрээсэлтээр нь тусагдчихсан байсан. За энийг нь бол Кейси юу гэж хардаг гэхээр Майкл үнэхээр аимшигын шуналтай хүн. Тийм учраас тэрээр аавд дургу, надад дургу. За тийм болохоор энэ хоёрт юм үлдээхгүй гээд өвөөгийн нууц амрагтай нууцаар холбоо харилцаа тогтоогоод энэ гэрээслийг нь өөрчилсөн гэж үздэг. За хожим нь бол Кейси энэ өвөөгийнхөө өв залгамжлалтай холбоотойгоор шүүхэд нэхэмжлэл өгөөд эцэст нь сая $400,000 дээр тохиролцоо хийгээд ингээд хин хинээсээ хал палгүй амьдарцгаах болсон юм байна лээ. За одоо хэдүүлээ Армигийн аав болох Майклийн талаар хальт яриадах юм. За Майкл болвол Knoedler Gallery-г удирддаг байсан ба тэгэхдээ 30 орчим зургийг хуурамч гэдгийг нь мэдсээр байж өндөр дүнгээр зарсан тогтоогдсон. Түүнээс гадна Кейсигийн хэлж байгаагаар бол Майкл их сургуульд байхдаа нэг хүний үхэлтэй холбоотой гэж ярьд юм байна лээ. Тэгээд тэр хэргийг нь хавд арчсан.
Ерөөсөө тэр хэргийг нь гаргаж ирж ингэж хүмүүс яриаггүй, сенсацлаагүй тэр чихтэй хавд арчихсан нэг тийм хэрэг байдаг гэж өөр хаахын талаар ярьд юм байлээ. За ямар ч байсан Майкл олвол нэлээд тийм октоодод дуртай, хүүхнүүдэд дуртай, архинд дуртай. Түүнээс гадна тэр хүмүүсийнхаа бэлгийн харилцаанд орж байгаа тийм шалтан нүцгэн зургуудыг хадгалах дуртай. Бүр яг тийм альбомыг нь олж үзчихсэн гэж байгаа байхгүй. Бас нэг тийм жоохон гаж. Ер нь үе үедээ жоохон эвгүй ийм хар бараан дурсамжтай, хар бараан талтай ийм хүмүүс. За Кейси болвол өөрийнхөө удмын ирчүүдийг бүгд хар талтай, бүгд харанхуй талтай хүмүүсээ гэж болвол ярьдгаа. Тэгэхээр миний өнөөдрийн яриа хаашаа чиглэх гэж байгааг та бүгд угаасаа ойлгож байгаа байх. Яагаад би энэ хүмүүсийн талаар ингэж дэлгэрэнгүй яриаггүй ингэж цухас ярихдаа зөвхөн хар бараан талуудыг нь ярьж байна гэхээр энэ армигийн хэрэг гарснаас хойш энэ гэр бүлийн, энэ удмын залуучуудын тэр бараан талууд бүгд ингэж ил гарч хүмүүс түүнийг дахин гаргаж ирж ярих болсон байхгүй юу? Тэгэхээр би ерөөсөө энэ удам дээр нь deep dive ч юм уу тийм нэлээд дэлгэрэнгүй ярих шаардлага байхгүй гэж бодоод зөвхөн яг ямар хүмүүс, ямар хүмүүжлэр юу харж өсөөд эцэст нь ийм болж байна гэдгийг харуулахын тулд зөвхөн хар бараан талуудыг нь ярьсан шүү. За ингээд үргэлжлүүлээд хэдүүлээ армигийн талаар ярьцгаая. За арми болвол ингээд сургуулаа орхиод гарчлаа. За тэнгүүтээ тэрээр болвол шууд 2005 оноос эхлэн жижиг дөрүүдэд янз бүрийн кино цувралуудад тоглож эхэлсэн. За тухайлх нь бол 19 настайгаас Gossip Girl гэх маш алдартай цуврал байна. Түүнд бол жижигхэн дүрийг бүтээсэн Desperate Housewives болон Reaper, Veronica Mars зэрэг телевизийн цувралуудад жижиг дүр бүтээж эхэлсэн. Тэгж жагаад 2008 онд бол Blackout гэх сэтгэл зүйн триллер кинонд тоглож анхны дебюгээ хийсэн гэхэд нэг их хол зөрөхгүй. Түүний амжилттай болсон кинонуудаас нь л хэдүүлээ дуртад явъя л да. За тухайлх юм бол The Social Network гэх кино байгаа. За энэ кинон дээр Winklevoss-ийн эхрүүдийн дүрийг бүтээж Торонтогийн кино шүүмжлэгчдийн холбооноос шилдэг туслах дүрийн шагналыг хүртэж чадсан. За үүний дараа бол Julia Roberts болон Lily Collins нартай хамтран Mirror Mirror гэх кинонд ханхүүгийн дүрийг бүтээсэн. За энэ дүрээрээ бол олон нийтэд үнэхээр их таалагдсан. Өстой жинхнээсээ л үлгэр дээр гардаг ханхүү ийм л байдаг байх гэж бол фэн үзэгчид октод тэгж хүлээж авч ирсэн байгаа байхгүй. За тэгээд үүнийхээ дараачаас бол Nocturnal Animals гэх кино байна, Call Me By Your Name, за Final Portrait, Hotel Mumbai, On the Basis of Sex, Crisis, Wound зэрэг кинонуудад дүр бүтээж хүмүүст өөрийнхөө ур чадварыг ер нь олол батлаад ийсэн. Түүний жүжиглэлт олон нийт төдийгүй шүүмжлэгчдээс хүртэл өндөр үнэлгээ авч ирсэн. За тухайлх нь бол түүний Call Me By Your Name гэх кино байгаа тоглосон. За энэ кино бол маш амжилттай болсон гэдгийг та нар бүгд мэдж байгаа байх. Энэ киногоороо бол Critics' Choice Movie Award болон Film Independent Spirit Award, Golden Globe зэрэг томоохон шагнал гардуулах ёслолуудад шилдэг туслах дүр төрөлд нь нэр дэвшижсэн. 2016-аас 2011 онууд бол түүний карьерийн оргил үе байсан гэсэн үг. Хүн болгон түүнийг маш чадварлаг жүжигчин болно гэд хүлээж исэн. Зүгээр л түүнд бол цаг хугацаа л хэрэгтэй. Цаг хугацааны л асуудал. Энэ бол ирээдүйн маш амжилттай сайн жүжигчин болно гэж бол хүмүүс түүнд найдлага тавиад эхэлчихсэн байсан үе яахгүй юу. Гэтэл 2021 онд нэг асуудал гарч ирснээр түүний карьер өксөх биш харин ч уруудаж эхэлсэн. За түүний хувийн амьдралын талаар гэвэл тэрээр 2006 онд Elizabeth Chambers гэх эмэгтэйтэй танилцсаж анхны харцаар дурласан. Гэхдээ тухайн үед бол Элизабет өөрөө найз залуутай байсан учраас тэр хоёрын хооронд ямар нэгэн романтик харилцаа үүсээгүй, энд харилцаа гүнзгийрэлгүй найзын түвшинд л байж исэн. Ингээд 2 жилийн хугацаанд найзалж агаад эцэст нь Army юу гэж хэлсэн гэхээр би үүнээс цааш чамтай найз байж чадахгүй нэ. Хоёулаа харилцаагаа шин түвшинд авч үзье. Чи наад найз залуугаас салаа гэж бол түүнийг ятгсан байгаа. Түүний ятгалгаар Элизабет ч найз залуугаас салж тэд үерхэж эхэлсэн. Албиасаар үерхэж эхэлсэн гэсэн үг. Болцоод 9 сарын дараа бол Army Элизабетэд гэрлэх санал тавьж тэд сүй тавьсан байгаа.
Ингээд 2010 оны 5 сарын 25-нд гэрлсэн. Гэрлээд 4 жилийн дараа буюу 2014 оны 12 сард том охин болох Харпер нь төрж 17 оны 1 сард баг хүүн болох Ford Douglas Armand Hammer нь төрсөн. За гэсэн ч Элизабет бол баг хүүгээ төрүүлснээс 14 хоногийн дараа Army өөрийг нь өөр эмэгтэйтэй 4 жилийн хугацаанд араар тавьж байгааг олж мэдсэн. За энэ үед бол Army Элизабетээс өвдөг сөгдөн гуйж, уйлж, дуулж ямар ч байсан Элизабетийг бол нэг удаа түүнийг уучлаач гэж бол хүсэжсэн. Элизабет ч гэр бүлээ авч үлдэхийг хүссэн. Тийм ч учраас түүнийг уучлсан боловч тэд 2020 оны 7 сард эцэст нь Instagram-аараа дамжуулан 13 жилийн нөхөрлөл, хайр, үерхэл хамтын амьдрал энэ хүрээд дуусж байна. Бид хоёр өөрсдийнхөө амьдралын шинэ хуудсыг нээхэр боллоо гэд салж байгаа талаар мэдгдлээ оруулсан байгаа. За тухайн үедээ бол яг юунаас болж салж байгаа талаар хинэн ч хэлээгүй. Эхнэр нь ч яриаггүй, Army ч яриаггүй, ер нь бол өөрсдийнхөө шалтгааныг нийтэд ил болгоогүй. Гэхдээ хэвлэл мэдээллийнхэн бол хэдийнэ таамаглаж байсан. За ер нь бол энэ Army-гийн гэр бүлээс гадуур харилцаа, Army-гийн үнэнч бус байдалтай холбоотойгоор ингээд салцгааж ах шиг байна гэж бол таамаглан бичицгээж исэн. За тухайлх юм бол түүний баг хүү 2 орчим хүрч байх үед нь Army Rebecca гэх кинон тоглож исэн байхгүй. За тэр киноныхоо хамтран тоглогч эмэгтэйтэй гэр бүлээс гадуур харилцаатай юм шиг байна. Энэ хоёр дотн харилцаатай юм шиг байна. Army ер нь үнэнч бус юм шиг байна. Гэр бүлээс гадуур харилцаа үүсгээд яваад идэм юм шиг байна гэдэг ч юм уу. Иймэрхүү мэдээллүүд бол гараад эхэлчихсэн байсан. Ер нь бол хэвлэл мэдээллийнхэн Army-гийн гэр бүлээс гадуур харилцаа үүсгдэг, үнэнч бус байдлынх нь үнэрийг нь аваад эхэлчихсэн байсан гэсэн үг. За тийм болохоор бүгд бол таамаглаад биччихсэн. Ингээд 2024 онд манай алдартай Meghan Markle танигддаг Piers Morgan гэх сэтгүүлчийг би нэг цухас дурдчихсан да. За тэр сэтгүүлчтэй ямар ч тийм фильтргүйгээр, ямар ч тийм нууж хаах юмгүйгээр нилээн дэлгэрэнгүй ярьсан тийм ярилцлаганд орсон юм аа. За тэр үедээ хүний нэг юм биеийн хилэмж гэдэг зүйл байдаг штэ. За тэрийг ингээл хараад ярилцлагын сонсоо сууж байхад бол Army яг нэг тийм байсан. Яг энэ нөгөө эхнэрээсээ салж байгаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж исэн энэ асуудалтай бол тийм ч гимшээгүй. Харин ч би эхний 7 жил үнэнч байсан шүү. Харин ч баг би эхний 7 жил ямар ч тийм гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж байгаагүй. Тэгээд явандаа ингээд гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Тэглээж Холливуд дотор анх удаа гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн хүн би биш шүү дээ. Зөндөө олон жүжигчид ийм харилцаа үүсгэж байдаг бидтэй. Тэглээч би өөрийнхөө ийм үнэнч бус байдлын талаар өөрөө их нэртэй хэлчихсэн гэж. За тэгтэн нь олвол Piers Morgan юу гэж асууж исэн гэхээр яг хідэн эмэгтэйтэй хамгийн анх эхнэрээ араар нь тавиад тэр мөчөөс хойш хідэн эмэгтэйтэй орооцолцсон бэ, хідэн эмэгтэйтэй харилцаа тогтоосон бэ гэж асуухт нь энгийн дундаж хүнийхээс хамаагүй их байсан гэж хэлсэн. Тэгтэн Piers Morgan 50, 100, 200, 500 гэсэн чинь 500 дээр нь гинт sure гэж хэлдэг байхгүй. 500 дээр нь за яах вэ? Яг 500 гэх нь ч бас хайшин 500 бол арай хитрхи их тоо байна. Гэхдээ хангалттай их байсан гэж хэлсэн. Тэгтэн Piers Morgan хэдэн 100 гэж ярьж болох уу? Хэдэн 100 хүнтэй гэж ярьж болох уу гэж асуухт нь хэдэн 100 гэх нь ч бас хайшин. Гэхдээ би хангалттайгаас илүү хангалттай их байсан гэж бол хэлмээр байна гэж хэлжсэн. Тэгэхээр энийг нь бол мэдээж хүмүүс нөгөө Army Hammer чинь эхнэрээ араар нь тавиад 500 гаруй эмэгтэйчүүдтэй уулзаад явчиж инээ тэрэ гэл ингээд нөгөө сэв хүмүүс нь сэвжил байсан ч гэсэн ядчил доор хаяж 100 хүн байсан юм шиг байна. And from that first moment that you took the decision to be unfaithful, how many women were there from that point? Probably more than the average person would be exposed to. Give me a ballpark. I would say I haven't done the math. 50, 100, 200, 500? Sure. Maybe not 500. That's quite a bit. But many hundreds. I wouldn't say many hundreds. No. I would say enough. Хэрвээ та бүхэн сонирхож байвал энэ ярилцлагыг нь хайгаад үзээрэй за. За ингээд Army эхнэрээсээ салчлаа. Эхнэрээсээ салаад 2020 оны 7 сард албан ёсоор мэдгдлийг гаргаад үүнийхээ дараа Army бүр илүү завгүй болж эхэлсэн. Тэрээр нэг доор 2-3 эмэгтэйчүүдтэй зэрэг уулзаж эхэлсэн байгаа байхгүй юу.
За тухайлах юм бол 2020 оны 9 сард Jessica гэх эмэгтэй болон Rumor Phyllis зэрэг бүсгүүчүүдтэй уулзж байгаа нь папараццийн дууранд буусан. За ингээд 2021 оны 1 сарын 1-ний өдөр Army маань Twitter дээрээ нэгэн жиргэг жиргсэн. За тэр нь ямар жиргээ байсан гэхээр за энэ жил бол миний жил байх болно. За энэ жил бол би дайнд бэлэн ёстой алаад өгье, ураад өгье, жинхэнэ алалцсан манайхаа ингээд нэг тиймэрхүү утгатай тийм одоо жиргэг жиргсэн байхгүй юу? Гэхдээ яг үнэндээ энэ жил өөрөө жинхэнэ алуулсан жил болсон. Энэ жиргэг жиргсэний дараачаас буюу 1 сарын 12-ны өдөр нь House of Effie гэх Instagram хаягаас Call Me By Your Name гэх энэ алдартай киноны жүжигчин Armie Hammer яг үнэндээ ийм хүн штэ гэд маш олон аимшигтай DM, chat, мессежүүдийг нь бол ил олгосон байна. За энэ мессеж чатууд нь бол ихэвчлэн юуны тухай гэхээр BDSM бэлгийн харилцаа гэж байдаг штэ. За энийг нь бол нөгөө яг тэр ярих үедээ би тайлбарлаад өгье. Би нэг хальт судалсан. За түүнээс гадна юу ба хүний мах идэх хүсэл мөн өөр төрлийн янз бүрийн хүчирхийллийн тийм фэнтезитэй тим гэдгийг нь илчилсэн маш олон DM мессеж чатуудыг нь ил олгосон байна. Effie гэх энэхүү бүсгүүгийн ярьж байгаагаар бол Armie-г Elizabeth-тэй гэрэлчихсэн байхад нь 4 жилийн хугацаанд харилцаатай байсан ба энэ хугацаанд маш ихээр хүчирхийлүүлдэг байсан талаараа мэдгдсэн. За чатуудаас нь дуртах юм бол за Armie болохоор ингэж хэлж байгаа байхгүй юу? Ингэж DM бичсэн байна. Instagram-аар чи зүгээр л дуулууртай байж миний боол олж амьдар. Би чамайг эзэмших болно. Над дээр ирээд үхэн хүүхтлээ миний эзэмшил байх уу? Хэрвээ би хүсвэл чиний хөлийн хурууг тасалж аваад өөртөө хадгална. Карманда хийгээд өөртөө авч явна. Тэгвэл би үргэлж чиний нэг хэсэгтэй хамт байж чадна шүү дээ. Би 100% cannibal буюу 100% хүний мах иддэг хүн гэж өөрийгөө. Тэнгүүтээ би чамайг идмээр байна. Аимшигтай гэдгийг мэдж гин би өмнө нь үүнийг хизээж хүлээн зөвшөөрч байгаагүй. Би чиний ясыг хугалж байгаагаар төсөөлж яг одоо тих гэж байна. Надтай яар, надад хариул. Чамайг байхдаа ясыг чинь хугалж байгаа талаар надад яар. Би яг одоо юугаа барьчихсан сууж байна. Би чамд тэмдэг тавиад тэр тэмдгээ шивээс болгон хадгална. Тэгээд чиний үсийг хусаад өөртөө үсийг чинь авч явж гин. Би чиний арсыг зүсэж аваад тэр арсаар чинь чамайг өөрөөр чинь өөртөө хоол хийлгүүлж идэнэ. What the fuck? Яг юу нэ те? Тэгснээ би чиний бүх зүйлийг хармаар байна. Чиний тарих, чиний эргэтэн, чиний цус. Бүх зүйлийг чинь хармаар байна. Би чиний цусыг уумаар байна. Би чиний цусаар ангац цангаад байна. Чи надад маргааш дахиад цусаа уулгаж болох уу? Тэнгүүтээ чи бол миний өмч. Минийх гэдгээ бити мартаарай. Би чамааг өмчлөн, би чамааг эзэмшин. Энэ бол би өөрөө. Би ийм л зүйлийг хүсдэг гэж бичиж байгаа байхгүй. Тэнгүүтээ би чамааг хизээ унтах, хизээ сэрэх, хизээ босох, тэр битийл хизээ хооллох, бүр 0 орж хизээ хүндрэхийг чинь хүртэл би шийднэ. Яагаад гэвэл би чиний эзэн учраас, би чамааг эзэмшиж байгаа учраас гэж бичдэг байсан маа. Тэнгүүтээ би чамааг яг одоо намайг цусаараа хооллоосаа гэж хүсэж байна. Тэгээд дээ штэ тий. Хүн нэг юм ургамал төлөвт орно гэж байдаг да. Маш том ослын дараа ургамал төлөвт орсон тохиолдол зөндөө байдаг штэ. Гэтэл тийм зүйлийг хүртэл ярьж фантазлна гэхээр угаасаа жоохон гажиг юм шүү. Би бол тэгэж бодсон. Та нар юу гэж бодож байна? Ингэсэн байхгүй. Чамааг ургамал төлөвт орох юм бол би чамааг цэвэрлээд чамааг хооллоод яагаад дараа нь хүчнэдэд яаны янч гэлээ бүр ингэж үнэхээр заваан юмнууд биччихсэн заяо. Зүгээр наад захих нь чат, зүгээр наад захих нь мессежүүд нь гэхэд л ийм нот байгаа аахгүй. За ямар ч байсан энэ талаар нь бол Piers Morgan тухайн ярилцлага дээр мөн асуусан. За ингээд асуухт нь бол энэ Armie юу гэж ярьж байгаа гэхээр энэ бол хоёр хүн хоёулаа ийм ярианд дуртай, ийм сэдвт сонирхолтой хоёр хүний маш хүчтэй холбогдсон тийм бэлгийн шинж чанартай чатууд. Ийм чатуудыг хүмүүсийн өмнө шууд ил гаргаад ингээд тавьчихлаар хүмүүст онцгой санагдах нь тодорхой. Тэрнээс биш би тэгж хүний мах цах иддэг хүн биш ээ. Үнэхээр тийм байсан бол наад зах нь би юу хийх ёстойгоо мэдэх хэрэгтэй штэ гэж хэлсэн.
Эфи гэх эмэгтэй болохоор энэ хоёрын харилцааны талаар бас юу гэж ярьж исэн гэхээр яг нөгөө анхны мэдээлэл гаргасны дараа нэг тийм өөрөө ганцаараа суугаад шууд лайв хийгээд бичлэг хийгээд хэвлэлийн баг хурлархуу юм тийм юм хийсэн байхгүй юу. За тэрэн дээрээ болол Эфи би 20 нас хүрч байхдаа анх удаа Army-тай танилцсан. 2016 онд танилцсан. Түүнээс хойш харилцаа маань маш хурдан дотносож Army өөрт нь хэр үнэнч болохыг шалгахын тулд багаар хязгаарыг давж хэлсэн. Тэгээд надад бие махбод бэлгийн болон сэтгэл зүйн хүчирхийлэл хийж хэлсэн гэж болол өөрөө ярьсан. Тэнгүүтээ 2017 оны 4 сарын 24-ний нэг хэргийг ярьсан байхгүй юу? За тэр хэрэг дээр болол 4 цагийн турш Army өөрийг нь Лос Анжелест байхад хүчирхийлж хүчин дээд тэнгүүтээ маш хэрцгийгээр зодсон гэж аа. Ингэхдээ хан руу толгойг нь хид хідэн удаа савж цохиж нүүр нүдгүү хөхрүүлээд за түүнээс гадна хөл гарыг нь хүртэл ингэж цухтаах гэж оролдох болгонд зохиж хэрвээ чи цухтаах гэж оролдох юм бол чийл гэмтэн шүү гэжсэн гэж аа. Тийм аимшигтай байдлаар 4 цагийн турш хүчирхийлжсэн гэж болол ярьжсэн. Үүнээс хойш Эфи маш удаан хугацаанд сэтгэл зүйн эмчилгээ хийлгэж одоо хүртэл ингээд эмчилгээ хийлгээд явж байгаа энэ төр гэд тухайн үеийнхаа бичлэг дээрээ болол ярьсан маа. Гэвч төд удалгүй Army-гийн өмгөөлөгч энэ Эфигийн Army руу явуулсан мессежийг ил олгосон. За гэхдээ би тэр мессежийг нь бол бүтэн ерөөсөө нэг бүрчлэн орчуулж өгөхгүй. Яагаад гэхээр тэр бол үнэхээр заваа мессежээс үнэхээр заваа. Та нар зүгээр Google-ээс ороод тэ ингээд Эфигийн Army руу бичсэн мессежийг ингээд хайх юм бол угаасаа гараад ирнэ. За ерөнхий утга нь юу гэсэн байсан гэхээр би дахиж чамтай бэлгийн харилцаанд ормоор байна. Би дахиж чамтай тийм зүйлсүүдийг хиймээр байна. За тэгээд би одоо энийг хэлж болох гэсгийг мэдэхгүй байна заяа. Гэхдээ чи миний одоо нөгөө бүх юунуудыг янз бүрийн тийм нуудаар дүүргэж мүргэж гээд нэг тийм айгу балиар юм бичсэн. Бүр ингээд тэр болгоныгоо чи зөвхөн биш хид идэн хүмүүс бүр групп байсан чамаагүй мамаагүй гэд бүр ингээд амар деталлаад ингээд биччихсэн заваа мессеж байсан. За тийм мессежийг бол Army руу явуулсан. Army болохоор юу гэжсэн гэхээр би одоо ийм харилцаанд бэлэн биш байна. Би чамтай найзууд хэвээр үлдэж болно. Гэхдээ би чамтай ийм харилцаанд орохдоо бэлэн биш байна гэж болол бичсэн тийм мессежийг нь өмгөөлөгч нь ил олгосон байгаа. First day of rehearsals, because I think Luca had a slightly unconventional approach to that experience. Yeah, it definitely wasn't a traditional rehearsal. It was our only rehearsal, and Luca said, "Let's go rehearse." And we said, "Okay." Then we go out into the grass, and he goes, "Let's just do, I don't know, scene 72." And he just picked a random number, and then we flipped to it, and all it says is. Энэ эмэгтэйгийн тэр яриа нь болохоор House of Hammer гэх нөгөө нэг баримтат кино байгаа штэ тий. За тэр кинон дээр нь хэсэгчлэн ингээд бичлэгнүүдийг нь оруулж харуулсан. Яагаад тэгэхээр энэ Эфин өөрөө тэр баримтат кинонд тоглох хүсэлгүй байсан учраас зөвхөн бичлэгүүдийг нь ингээд ашиглаад за түүнээс гадна Эфигийн өмгөөлөгч нь өөрийнх нь өмнөөс орж ярилцчихсан байхгүй юу. За тэгээд тэр өмгөөлөгчийн ингээд ярьж марж байгаа юмнууд нь ингээд орсон. Тэгсэн чинь тэрэн дээр бас амар драма үүссэн байгаа байхгүй юу. Эфи болохоор энэ хүмүүс баримтат кино хийж ин гэх нэрийн доор миний зовлон шаналлыг ашиглаад тэгээд тэр зовлон шаналлаар минь дахин миний сэтгэл зүйд ингэж трама болон үлдсэн тэр хүнийг надад сануулж байна. Хүчирхийлэгчийг маань надад буцаад сануулж байна гэж ингэж одоо нөгөө сэтгэл дундуур байгаагаа өөрөө илэрхийлсэн. Түүнээс гадна түүний өмгөөлөгч өөрөөс нь зөвшөөрөл авалгүйгээр энэ баримтат кинонд орж юм ярьсан. Худлаа мэдээлэл тараасан. Миний зөвшөөрлийг аваагүй ижиж миний талаар ярьсан. Гэх мэтчлэн тиймэрхүү мэдээллүүдийг гаргаж хэлсэн. За тэгээд түүнээс хойш төд удалгүй энэ өмгөөлөгч нь өөрөө Эфиг үйлчлүүлэгчээ болгон авахаас татгалзаад Эфиг хайчихсан байна. За тэгэнгүүт хэвлэл мэдээллийнхэн дахиад бичэн штэ өмгөөлөгч нь нөгөө Эфиг чинь хайчжээ. Эфигийн яг ярьж байгаа нь үний юм уу юу юм яг ингээд юу болоод байгаа энэ төр гэл янз бүрийн бичээд мэдээж Эфигийн нэр төрт нь халтна. За тэгт нь бол энэ Эфин өөрөө дахиад мэдээлэл гаргасан яг үнэндээ би наад өмгөөлөгчийг чинь халсан. Намайг хайсан юм байхгүй би халсан. Тэр докюментарид хүртэл тэр баримтат кинонд хүртэл оролцсон учраас би халсан гэдэг тийм мэдээлэл хүртэл гаргасан байсан. Ер нь бол хамгийн анхны шүгэл үлээгч хэрнээ хамгийн их драматай хохирогч нь энэ Эфи байсан. За ингээд 2021 оны 1 сарын 12-нд энэ Эфи чинь ингэж гарч ирээд хамгийн анхны мэдээлэлээ хийгээд ингэсэн штэ.
За тэгэнгүүт Эфигийн ярьсан учраас бүх болсон процессыг нэг дор ярьчлаа шүү за. За ингээд үргэлжлүүлээд 1 сарын 13-нд нь болохоор Jennifer Lopezтэй хамтран тоглох гэж байсан Shotgun Wedding гэх нэртэй кинонд тоглох гэсэн байхгүй. За тэр киноноос олол өөрийнхөө нэрийг татаад тэр кинонд тоглохоо болсон, татгалзаж гэнэ гэдгээ болол мэдгдсэн. За ингэж татгалзаж байгаа мэдээлэлээ олол юу гэж ярьж исэн гэхээр би кино зураг авалт гээд Доминикан улс руу 4 сараар хүүхдүүдэд орхиод ийм амар асуудал гараад ийм хачин хов жив гараад ирсэн энэ үед бол хүүхдүүдэд орхиод 4 сар зураг авалтаар явж чадахгүй гэж хэлээд тэгээд татгалзаж байгаагаа бол ил олгосон. За энэ бол нэг талаасаа үнэхээр аав хүн хүүхдүүдээ ийм асуудал гарч ирээд аавынхын талаар янз бүрийн мэдээлэлүүд гарч ирээд ахад хүүхдүүдээ орхиод зураг авалт гэж явах нь утгагүй гэж ботсон байж болно. Гэхдээ нөгөө талаас бол үнэхээр энэ асуудал үнэн гэдгийг тэр өөрөө мэдчихсэн. Тийм учраас энэ асуудал явандаа томорно гэдгийг ч мэдчихсэн. Хэрвээ энэ кинонд тоглоод өөрийнх нь нэр хүндээс болоод энэ кино амжилтгүй болчих юм бол маш их хэмжээний торгуулд Army өөрөө унана. За тийм болохоор энэ кинонд анханасаа тоглоогүн дээрээ тэртээ тэргүй энэ асуудал том зүйл болно. Тэртээ тэргүй энэ асуудал маш их хэмжээгээр хүмүүсийн анхаарлыг татна гэдгийг мэдчихсэн учраас үүнээсээ татгалцсан баг. Энэний дараачаас бол дахиад нэг хохирогч гарч ирсэн. Courtney Wisikovich гэх эмэгтэй өөрийн инстаграмаараа дамжуулан Army Hammer-ыг илчлэн ярьж эхэлсэн. За энэ эмэгтэй болвол яг Army Hammer өөрийнхөө нөгөө гэр бүлээ болж байгаа, гэр бүлээсээ салж байгаа гэдэг мэдээлэлээ гаргахаас өмнө буюу 2019 онд энэ хоёр танилцчихсан байсан. За тэр орой бааранд танилцаад маргаашнаас нь эхлээд Army энэ Courtney гэх эмэгтэй рүү тогтмол заалгаж, холбоо барьж, чаталж ингэж хоорондоо харилцаа үүсгэж эхэлсэн байгаа байхгүй юу. За тэгхдээ бол Army юу гэж ярьж исэн гэхээр эхнэр бит хоёр хэдийнээ салаад 2 жил болчихсон. Зүгээр олон нийтийн нүдэн дээр л бит хоёр ингээ гэр бүл юм шиг явдаг боловч яг үнэндээ манай эхнэр LA-д амьдардаг, би Нью-Йоркт амьдардаг. Бит хоёр салаад 2 жилийн хугацаа үзэж байна гэж болол хэлсэн байгаа. За түүнээс гадна Courtney руу маш их хэмжээгээр заалгаж, мессеж бичиж хідэн цагаар уцаар ярьдаг байсан. За тийм учраас үнэхээр гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж исэн болвол ингэж тасралтгүй над руу мессеж бичиж, ингэж тасралтгүй олон цагаар уцаар ярих ямар ч боломж байхгүй. Энэ бол үний юм байна гэж итгэж хэлсэн маа. Ингээд тэд 2020 оны зунаас эхлэн албан ёсоор болцож эхэлсэн. За хиний Courtney-гийн ярьж байгаагаар болохоор тэр баримтат кинонд үндэслэн ярьж байгаа шүү. За Army над руу лоо бомбын буюу маш их хэмжээгээр хайр халамжийг эхэндээ ингэж өгж исэн. Байнга л надад ингэж гой сайхан үгсийг хэлж, намайг магтаж, намайг ингэж урамшуулж, надад хань болж ингэдэг байсан. Явандаа бит хоёр бие биендээ хинт чилдэггүй тэр нарийн нандин зүйлсүүдээ ярьж хэлсэн. Ингэхдээ надад хамгийн түрүүнд ярьсан хүн нь бол Army өөрөө байсан. Энэ нь явандаа миний итгэлийг олсоор агаад би ч гэсэн түүнд өөрийнхөө нарийн нандин зүйлсийг ярьдаг болсон гэж ярьж байгаа. За ингээд тэр хоёр олвол уулзаад хоёулаа аялалд явцгаасан байгаа. Хоёр нохоотой. Яг уу чаталж залгаж ингэж байх үеэсээ эхлэн баг багаар өөрийнхөө гаж дур хүслийнхаа талаар ярьж исэн ч гэсэн тэр үеэс албан ёсоор уулзаад болзоод аялаад явж явах тэр үеэс эхлэн тэр гаж хүслүүдээ илэрхийлж, тэр гаж хүслүүдээ хангаж хэлсэн гэх юм уу? За ер нь бол Army ингэдэг гинэ. Энэ нь бол хид хид давтагдсан асуудал байгаа шүү. За эхлээд тийм аялалд яваад тэгээ яг адилхан буудалтай ордог гинэ. Тэр мотел гэдэг байгаа нэг юм шар хаягтай буудал байгаа байхгүй. За тэр буудалтай бол ордог гэж байгаа. За түүний дараачаас тийм нарийн бичиг гэдэг нэртэй BDSM гих бэлгийн харилцааны нэг төрлийг илэрхийлсэн тэр киног үзүүлдэг гэж байгаа. За түүний дараа бол нэг тийм эвгүй хүний сэтгэл зүйг нэг тийм жоохон эвгүй түлэх тийм дуунуудыг тавьдаг гэж байгаа. За тэр дуунуудыг тавьчингуудаа олс молсоор хүлээд нэг юм ар үүргөө хүлдэг Япон техник байдаг гинүү. Япон техникээр ингэж ар үүргөө хүлээд за тэгээд маш ёс бусаар бэлгийн харилцаанд ордог гинэ. За тэгвэл яг тэр нөгөө нэг ийм харилцаанд анх удаа Courtney орчхоод маргааш нь түүний хүзүү, гар, цээж, нуруу, хөл гээд энэ тэндгүү хөхөрчгсөн байсан. Тэр хэмжээгээр тийм амар чангаар хүлсэн байгаа хгүй. За та бүгдээ зүгээр ойлгомжтой ойрхон гэж хэлвэл яг нөгөө нэг 50 Shades of Grey гэж бодчих. Зүгээр түүний бодит амьдрал дээрх тусгал нь энэ Army Hammer. Гэхдээ яг энэ BDSM гэдэг нь болохоор штэ тий.
миний ойлгосноор нь штэ тий. Нэг талд ноёрхогч тал гэж байдаг юм шүү. За нөгөө талд бол хүлцэнгүй байдаг тал гэж байдаг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ энэ харилцааны хамгийн гол ийм 3 одоо зарчим гэх юм уу тийм зүйл байдаг юм байна. За эхнийх нь бол зөвшөлдсөн байх ёстой. Заавал зөвшөлдсөн байх ёстой гэдэг нэг юм зарчим. За дараачих нь бол аюулгүй байх ёстой. Тэр нөгөө нэг submissive буюу хүлцэнгүй талдаа тийм аюулгүй байх ёстой. Safe байх ёстой. Түүнээс гадна sane буюу эрүүл ухаантай байх ёстой. Ерөөсөө тэгэж одоо хар тамхи хэрэглэж, арх ууж тийм үед ийм бэлгийн харилцаанд орж болтгүй гинэ. Тийм зарчимтай гэж энэ 3 зарчим. Гэтэл Armie Hammer-ийн яг тэр үйлдэл дагаа бэлгийн хүчирхийлэл, бэлгийн гаж дур хүсэл нь яагаад бүр ингээ гаж гэж би ингэж яриад байна гэхээр BDSM гэх энэ бэлгийн харилцааны төрөлтөө харьяалагддаггүй. Armie Hammer маш аюултай, үргэлж маш их хэмжээгээр ууж хар тамхи татсан үедээ хийдэг. За түүнээс гадна нөгөө хүнийхээ зөвшөөрлийг аваагүй. Зөвшөөрөөгүй, өөрт нь тухгүй, таагүй байхад хүртэл тэр харилцаанд ордог байсан. За тийм учраас зүгээр энэ муухай бэлгийн гаж турх хүсэл энэ байлаар бэлгийн хүчирхийллээ энэ нэрэн доор халахалж ийм байлаар хүчирхийлэл хийж гинэ гэж ярьж исэн. Тэнгүүтээ Courtney өөр бас юу гэж хэлжсэн гэхээр Armie Courtney руу би чиний хавиргыг хуглаад барбекю хийж идмээр байна гэж биччихсэн гэдгийг хүртэл ил олгосон. За тэгэхээр ер нь эмэгтэй болгондоо ингэдэг заяа. Тэнгүүд Courtney ингээд дуу хоолойгоо Effie-тэй нэгтгэхэд гараад ирлээ. Ардаас нь Paige гэх эмэгтэй мөн гарч ирсэн. За тэр эмэгтэй бол Armie-тэй танилцах үедээ 22 настай байсан. 2020 онд Armie 4 сар үерхсэн байна. Ингээд Paige Courtney руу бичээд энэ хоёр хоорондоо ярилцахад бол Armie Paige болон Courtney хоёрт яг ижилхэн зүйл хийсэн. Бүр яг ижилхэн мотель даваачаад, ижилхэн тийм амар трама үүсгэн муухай дуу тавиад, ижилхэн кино үзүүлээд яг ижилхэн аргаар бэлгийн харилцаанд орж исэн. За тэгснээ хамгийн заваа нь тэр нэг юм муухай эвгүй дуунууд тавьдаг гэж аахгүй, тэр дуунаасаа хүртэл өөрөө таашаал авдаг гэж байгаа. Тэгэж зогсоогүй. Paige-ийн биен дээр нь хутгаар А үсэг сийлээд цусыг нь уудаг байсан гэж байгаа. Мөн энэ гэхдээ баталгаатай хэсгээ мэдэхгүй байна. Гэхдээ Courtney-гийн гарыг нь алгыг нь зүсээд тэндээс нь бас цусыг нь уудаг байсан гэдэг мэдээллүүд бас явж исэн. За ямар ч байсан энэ Paige-ийнх бол баталгаатай яг ингээд А үсэг сийлчихсэн тийм зураг нь байсан. Тэндээс цусыг нь ууж исэн. Тэнгүүтээ тэр талаараа зургийг нь аваад найзуудтай чатаар DM-ээр явуулж за түүгээр зогсохгүй найзуудтайгаа уулзаад явахдаа найзуудтай бахархаж онгирч ярьдаг. За түүнээс гадна Paige-ийг хавиргаа авахулчих гэд бүр үнэхээр нухацтайгаар хэлсэн гэсэн. Нэрээ энэ Paige болон Courtney хоёр хин нь Armie-гийн ээжтэй нь буюу тэр нөгөө нэг Joanne Mobley гэх эмэгтэйтэй танилцж исэн. За Courtney бол ээжтэй танилцаад 2 хоногийн дараа гэлөө 6 хоногийн дараа ч гэлөө салсан гэж исэн. Мөн Paige ч гэсэн ээжтэй танилцчихсан. Тэгвэл үнэхээр хүүгийнхаа ийм гаж дур хүсэлтэй гэдгийг ээж нь мэдчих боломжтой болов. За энэ мэтчлэн бүсгүйчүүдийн дуу хоолойгоо нэгтгэсэн, бүсгүйчүүд өөрсдийгөө хохирогч болсон гэдгээ ил болгосон энэ мэдээллүүд гарсны дараачаас Armie-гийн өөрийн хувийн нууц аккаунт ил гарсан. Яг Armie бол өөрөө миний хаяг мөн гэд баталсан байдаг. Гэхдээ энэ хаягийг нь бол хин ил олгосон гэхээр экс эхнэр Elizabeth нь нууцаар өөрийнхөө найзын мэйлийг ашиглан хэвлэл мэдээллийнхэнд энэ бол Armie-гийн нууц хаяг гэд ингээд задруулчихсан гэдэг тийм мэдээллүүд байд юм байна лээ. Бас сонирхолтой байгааз за яагаад ингэж задруулсан гэдг нь бол хожим ил гарах учраас энд түр хугацаанд ингээд орхичих. Тэр нууц аккаунт дээр нь юу байсан гэхээр яг нөгөө нэг осмос ашиглаад бэлгийн харилцаанд ордог тийм мем зураг оруулчихсан байгаа. За түүнээс гадна машин барьж байхдаа пив ууж байгаа бичлэгээ, хар тамхи одоо найзхан гараас долоож байгаа бичлэгээ, за түүгээр зогсохгүй яг нэг юм буудлын өрөө танилцуулж байгаа байхгүй юу. За ингээл буудлын өрөө ингээл танилцуулаад явж исэн чинь орон дээр нь нэг эмэгтэй тийм дотуур айгуу тийм секси дотор хувц өмсөнгүүтээ дөрөв хөллөө твцэж байгаа гэх юм уу? Тийм дөрөв хөллцэн эмэгтэйг ингээ хайлт ингээл харуулаад ингээ өнгөрч байгаа байхгүй. За ингээд мэдээж энэ асуудлууд ар араасаа хохирогчуд гараад ирлээ. Ар араасаа эмэгтэйчүүд дуу нэгтэйгээр юу хийдэг талаар нь ярьцгаагаад эхэллээ. Тэнгүүт энэ дээр нь бол экс эхнэрийнх нь байр суурь маш чухал штэ. Экс эхнэр нь түүнтэй 13 жил хамт байсан.
гэрлээд 10 жил хамтдаа амьдарсан. За тийм хүн болвол энэ асуудлын талаар мэдгүй байх боломжгүй. Бас нөгөө талаасаа мэдгүй байх бас боломжтой ч юм шиг. Яагаад гэхээр нэг юм зарим гэмт хэрэгтнүүдийн хамгийн ойрын хүмүүс, эхнэр хүүхдүүд одоо нөхрийгөө аль эсвэл нөхөр хүүхдүүд нь эхнэрийгээ тийм аимшигтай зүйл хийдэг гэдгийг нь мэдгүй байх тохиолдол байдаг штеп. Зөвхөн эхнэр хүүхэд, зөвхөн нөхөр хүүхэд гэр бүлийнхэндээ маш сайн дүрийг үүсгдэг, маш сайн дүр төрхөөр ингэж харагддаг хэрнээ яг цагаа тулахаар өөрийн муухай аратанлаг тийм балиар зан чанаруудаа олол өөр хүмүүс дийл гаргачихсан хүмүүс зөндөө байдаг да. Түүний нэгэн айдал за Army болол юу гэж ярьж исэн гэхээр хүн эхнэртэй болохлээрээ түүний бэлгийн амьдралын сонирхол, ер нь түүний сонирхол тэр чигтээ өөрчлөгддөг. Яагаад гэхээр би хизээж эхнэрийгээ үстэж, эхнэрдээ тийм зүйл хийж ийн гэж төсөөлж чадахгүй. Учир нь би түүнийг маш хэмжээгээр хүндэлдэг учраас гэж ярьж исэн. За түүнээс гадна эхнэр нь өөрөө бас юу гэж ярьж исэн гэхээр би энэ асуудлыг маш олон хоног бодлоо, ойлгох гэж маш олон хоногийг зарцууллаа. Сонсох тусам би тэр хүнийг ямар их мэддэггүй байсан гэдгээ л ойлгож байна. Би болол хүчирхийллийн хохирогчдыг дэмждэг хүн. За тийм учраас энэ төрлийн гэмт хэрэгт хохирсон хүн болгон идгэх болтугай. Үүнээс цааш би ямар ч энэ тал дээр өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэхгүй гэдэг тийм мэдэгдэл гаргасан. За тэгэхээр эхнэр нь нэг талаасаа магадгүй мэддгүүч байж болох юм. Эсвэл мэддэг байсан ч гэсэн чи зүгээр өөр хүмүүстэй тэр наад юмаа хийгээд яв. Би болвол үгүй чи надтай тийм зүйл хийхгүй гэдэг байсан ч байж бас магадгүй. За түүнээс гадна Элизабет руу Эфи холбогдсон байдаг. Нөгөө House of Effie гэдэг байгаа штэ тий. Тэр эмэгтэй холбогдсон маа. Ингэхдээ би чамтай ингээ гэр бүл байсныг нь мэдчихсэн. Гэхдээ би гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. 2016 оноос эхлэн анх танилцаж үүсгэсэн гэх юм бол тэр чинь хоёр дахь хүүхэд нь 2017 онд төрсөн учраас яг тийм одоо нөгөө салах малах шийдвэр гараагүй байх үед нь гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн энэ төр гэд тэр юмнуудаа бичээд намайг үнэхээр уучлаараа гэд ингээ бичсэн байсан байхгүй. Тэгсэн чинь хариуд нь Элизабет айгуу зөвөн хариу өгсөн байсан. Гэр бүлтэй, хүүхдүүдийн аав хүнтэй уулзах юм бол юу болж болдгийг чи сайн сурсан байх гэж ингэж хэлсэн тийм чат нэсэн. Түүнээс гадна Элизабет Эфид ингэж хэлсэн байгаа байхгүй юу? Энэ хүн одоо хүүхдүүдтэйгээ уулзахгүй зүхтаад байгаа. Гэхдээ зүхтаж явж байхдаа ч гэсэн тэрээр өөр эмэгтэйчүүдийг хохироосоор байгаа. Тийм болохоор чи хохирсон, та нар хохирсон хүмүүс олвол өөрсдөө энэ мэдэгдлээ баталгаажуулаад нэхэмжлэл гаргаад энэ хүнийг хорих ёстой газар нь хориод энэ хүнд тэ хариуцлагыг нь хүлээлгэх ёстой гэд иймэрхүү байдлаар бол жоохон шахаж хэлсэн. Үүний ард юу байсан гэхээр хүүхдийн асран хамгаалагчийг тогтоолгох тэр асуудал байсан байхгүй юу? Эн чин дан ганц Army-гийн хэрэг биш, яг тэр энэ Hammer гих овгийн эрэгтэй хүн болгонд багаас нь ингэж суусан энэ аимшигтай зан чанар нь магадгүй Элизабетийн баг хүүд ч гэсэн уламжлагдахыг үгүйсэхгүй. За тийм учраас хүүхдээ болвол аавтай нь ойр өсөхийг хүсээгүй. Ийм болохоор ингэж жоохон шахамдуулж байгаа энэ төр гэдэг тиймэрхүү мэдээллүүд гарч ирсэн. За энийг нь ч гэсэн Army мэдчихсэн, Piers Morgan-тай ч гэсэн энэ талаар бол ярьжсэн. За ингээд 2021 онд энэ асуудал гарснаас хойш Army-г бүх хүмүүс хайж эхэлсэн. За нэг их удалгүй агентлаг нь бол түүнийг өөрийн агентлагаасаа хасч мөн тэрээр хид хідэн цоврал хид хідэн бүрэн хэмжээний кинонуудад тоглох боломжгүй болж мөн хасагдаж түүгээр зогсохгүй түүний аав Майкл нь өөрийн тэр Hammer гих гэр бүлийнхаа хөрөнгө мөнгнөөс түүнд ямар нэгэн байдлаар түүний санхүүг зохицуулах, түүнд ямар нэгэн байдлаар санхүү өгөх байсан. Ингээд Army хар тамхи, арх, бэлгийн гаж дур хүслээ имжлүүлэхээр нөхөн сэргээ хэмлэгт хөвтгөр болсон. За үүний дараа бол тэрээр 2022 онд Лос Анжелесаас Кейман арал руу нүүхээр болсон. За тэндээ бол хүүхдүүдтэйгээ ойр байхын тулд нүүж мөн тэндээ одоо ажил хийж өдөр хоногийнхоо хоолыг залгуулад ингэ явж исэн гэж байгаа байхгүй юу? За ингээд 2023 оны 5 сарын 31-нд Лос Анжелесын прокурорын газраас нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар эрүүгийн хэрэг үүсгэх боломжгүй гэдэг албан ёсны мэдээллийг гаргасан байна. За ингээд дараа сард нь Элизабет болон Army хоёрын гэр бүл цуцлалтын асуудал бичиг цаасны ажил нь бол эцэслэгдэн шийдвэрлэгдэж дууссан. Энэ үеэр мөн Army юу гэж ярьж исэн гэхээр 13 настай байхдаа
Христийн шашны сүмийн пасторт бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан талаараа мөн ярьсан байгаа. За энийг нь бол Эфи юу гэж ярьж байсан гэхээр энэ яриа бол хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэх, хүмүүсийн сэтгэлийг зөөлнө гэдгийг тэр мэдчихсэн. Тэр ингэж хүмүүстэй янз бүрийн гаж бэлгийн дур хүслээ хангасан иймэрхүү бэлгийн харилцаанд орох үедээ ч гэсэн энэ түүхээ ярьж тэднэр өрөвдүүлж эцэст нь ийм зүйлийг хийдэг байсан гэдэг тийм зүйлийг гаргаж ирж ярьсан байхгүй юу? Яг л нөгөө нэг 50 Shades of Grey кинон дээр гардаг шиг тэр ч бас нөгөө ээжийнх нь найз нь багт нь өөрт нь бэлгийн хүчирхийлэл хийж эцэст нь ийм асуудалтай болсон байдаг штэ. За түүний нэгэн адил бас ийм зүйл болсон юм шиг байгаа ма ямар ч байсан Эфи бол өөрийнхөө зүгээс тэгж хүлээж авч байгаагаа мэдгдсэн. За ингээд тэрээр санхүүгийн хувьд асуудалд орсон учраас буцаад Лос Анжелес руу нүүж ирээд төлшний мөнгөө даахгүй байна, дийлэхгүй байна гэдэг шалтгаанаар өөрийнхөө тракийг өөрийнхөө тэр том машинаа хүртэл зархаар болж гинэ гэдэг мэдгдлээ 2024 онд гаргаад байлуу да тийм бичлэгүүдээ олол ингэж гаргаж ирж тавиад байсан. За ингээд 2025 оноос хойш маш бага төсөвтэй барууны кинонуудад дахин тоглож урлагтаа эргэн ирэхийг оролдож байгаа юм байна лээ. За жишээлх юм бол Frontier Crucible гэх кинон сая 2025 оны 12 сарын 5-нд гарсан юм байна лээ. Citizen Vigilante гэх кинон 2026 оны 100 гарахаар төлөвлөгдсөн гэжсэн. Мөн Mascotland гэх кино 2 сард хийгдэх гэж байгаа. Энэ кинонд Armie Hammer тоглоно гэдэг тийм мэдээллүүд бас гарчсан байгаа. Armie-д бол буцаж ирснээс хойш нэлээд их ажлын санал ирж байгаа гэсэн. Зарим ажлаасаа бүр татгалзаж байгаа. 4 жилийн дараа анх удаа өөрт нь орж ирж байгаа ажлаасаа татгалзаж байгаа маань үнэхээр сайхан мэдрэмжийг надад өгч байна гэж хүртэл өөрөө ярьж исэн. Мөн эмчилгээндээ бол тогтмол явж байгаа юм байна лээ. За ямар ч байсан Casey энэ Armie Hammer-ын хэрэг дээр юу гэж ярьж исэн гэхээр энэ болвол зүгээр нэг л өглөө ийм зүйл болчихсон юм биш. Багаасаа сэтгхүйт нь суугаад ингээд явсаар байгаад эцэст нь ингэж илэрж байгаамаа. Яг үнэндээ Armie Hammer-ын байгаа байдал нь бол тэр чигтээ тэр Armand Hammer гих өвөөгийнх нь тусгал гэж аа. Бүр яг толны тусгал мэт бүх зүйл нь адилхан. Эмэгтэй хүмүүсийг эд бараа мэт, эмэгтэй хүмүүсийг өвнч мэт хардаг. Эмэгтэй хүмүүсийг юм чинээ боддоггүй, өөрийнхөө иргэшээлтэй байлгах дуртай, альва зүйлсийг дандаа өөрийнхөө контрол доороо байлгаж хянах дуртай нь яг тэр өвөөгийнх нь тусгалаа. За түүнээс гадна Hammer гэх энэ нэрийг үргэлжлүүлэх, энэ удмыг үргэлжлүүлэх хүн бол Armie Hammer. За тийм учраас багаасаа айгүй тийм зөвүүн бацаан байсан гэж байгаа байхгүй юу? Бүр юм сэжгийн бацаан байсан гэд ингээд Casey өөрөө ярьж байгаа. Хинч юу ч хэлдэггүй. Яг л хааны гэр бүлийн ханхүү юм шиг тэгж их хайрлагдаж өссөн. Үе үеийн аав, ах, өвөө гэх хүмүүсээсээ өөртөө шингээж авч тэр муухай зүйлсүүдийг нь харж өссөөр байгаад эцэст нь хар тал нь ингэж гарч ирж байна гэж бол ярьсан байдгаа. За ингээд энэ дээр та бүгд юу гэж бодож байна? За өнөөдөр бол та бүгдтэй жоохон хар бараан ийм бичлэг хүргэлээ. Би энийг өмнө нь хэрвээ миний тэр бичлэгийг үзсэн хүмүүс бол мэдж байгаа байх. Би анх YouTube эхлээд нэг 3-4 дахь бичлэг дээр байна уу Marilyn Manson-ы талаар ярьсан. Гэхдээ тэр бичлэг дээр бол би нэг ч Marilyn Manson-ы уран бүтээлийг нь доромжлоогүй, үзэл бодлыг нь доромжлоогүй. Ерөөсөө цэвэр тэр хүний тэр бэлгийн гаж дуур хүслийнхэн талаар ярьсан байхгүй юу? За тэрэн дээр бол тогоор цохиулдаг байсан олон хоногоор хонгил шиг хүйтэн нойтон өрөөнд шалтан нүцгэн хоол ундгүй хордог байсан, дээр нь шийдэг байсан, яадаг байсан энэ тэрэгэд маш аимшигтай зүйлсүүдийг нэлээд детальтайгаар ярьсан байгаа. За тэрэн дээр миний сэтгэлийг жоохон сэртгийлгсэн зүйл юу байсан гэхээр яг тэр бичлэг дээр яригдж байгаа зүйлсүүдээс нэг их ялгараагүй зүйлс бол тэр бичлэгний доорх комментууд байсан. За яг хөө дийлэнх нь бол ийм зүйл байж болохгүй. За үнэхээр бага насандаа ийм аимшигтай зүйлийг мэдэрх юм бол ийм болж болдгийм байх шүү гэдэг ойлголтыг зөвөр ингээд авч байгаа хүмүүс бас байсан. Гэхдээ нөгөө талаас шууд өмөөрхийг хүсэж исэн хүмүүс бас байсан. Тухайлх юм бол хүн алдсан биш үн сүртэй юм. Хүн алдсан юм шиг юу амар ярьдгийн чи гэх мэтчлэн иймэрхүү байдлаар бол над руу дайрж исэн комментууд зөндөө ирж исэн. Би тодорхой хэмжээний комментуудыг нь бол устгасан. Яагаад гэхээр ийм комментууд олон байх тусмаа өсвөр насны хүүхдүүд энэ комментуудыг уншаад
Өө ийм зүйл байж олдсон байж тээ. Өө эн чинь энгийн л асуудал юм байж тээ. Хүн алаагүй л болвол хүнийг амиа хорлох хэмжээнд хүртэл нь яргалж болдгийм байж тээ гэдэг ойлголтыг бити аваасаа гэсэндээ устгасан байгаа. За хэдийгээр би тухайн бичлэг болон ер нь өөрийнхөө бичлэг болгоныг хүүхдэд зориулаагүй гэж оруулдаг ч гэсэн хин нэгэн өсвөр насны хүүхэд үзэж байхыг үгүйсэхгүй. За тийм учраас өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр нэг удаагийн тийм бодлогогүй комментиг үлдээж бага залуу жоохон хүүхдүүдтэй за ирээдүйн хойчдоо бити тийм буруу нөлөөллийг үүсгэчээ гэж болол хүсмээр байна. За ямар нэгэн байдлаар тэр хүүхэд уншчаад ийм байж болдгийм байна. За ингэж болдгийм байна гэж хүлээгээд авцсан хүүхэд ирээдүйд хин нэгэн хүний таны миний хүүхдэд тэр зүйлээ туршихыг үгүйсэхгүй. Тийм учраас ирээдүйн хоочоо ядаж бодооч ээ. Одоо үр хүүхдгүй байж болно. Ирээдүйд үр хүүхдтэй болно нэстэ. За тийм болохоор комментоо маш бодолтой бичээрэй манайхаа. Ялангуяа иймэрхүү асуудал дээр комментоо маш бодолтой бичээрэй гэж болол хүсмээр байна. Хүүхдүүдэд тийм буруу нөлөөлөл өрдөөсөө өгмөөргүй байна. Тэр хүн 1000 мундаг хүн байгаад тэр хүн 1000 дэлхийг аварсан аврагч байгаад урлагийг батсан авьяастан байгаад маш зөв үзэл бодолтой тийм хүн байсан байгаад буруу зүйл бол буруу зүйл. Яагаад нэг аимшигтай зүйлийг нөгөө аимшигтай зүйлтэй харьцуулан байж өмөөрөх ёстой юм. Тийм байж болохгүй зү. Заавал бид өмөөрөх албагүй штэ. Буруу зүйл бол буруу. Тэглээгээд ямар тэр хүнийг сонсгоо бойл, тэр хүнийг үзгээ бойл, шууд cancel хий гэж би өрдөөсөө та бүгдад ингэж шахаагүй. Зүгээр л ирээдүйн хойчдоо тийм онцгой нөлөөллийг бити үүсгээч гэж болол хүсмээр байна. За тэгээд энэ олтол бичлэгтэйгээ хамт байсан та бүгдтэй маш их баярлалаа. Намайг дэмжиж сувгтаа subscribe тавчаа дараагүй болол дараад өгөөрэй. За түүнээс гадна энэ олтол бичлэгээ үзсэн гэд лайка мөн дараад өгөөрэй гэж бол хүсмээр байна. За ингээд хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай баярлалаа манайхаа. 싫어하는 얘기를 마저도 서로에게 웃어줄까